Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос баялаг бүтээгч өглөөний цай зангаагүй уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар цар тахлын үед төрөөс баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах сэдвээр санал солилцсон юм а. Зангаагүй уулзалтад баялаг бүтээгчдийн 40 гаруй төлөөлөл оролцсон бол Зээлийн Батлан даалтын сангийн захирал Алтан Чимэг болон Улсын хурлын гишүүн Чимбүрэн Мөнх Цэцэг нар оролцсон юм. Төр болон хувийн хөвшлийн хоорондын хамтын ажиллагааг энэ цар тахлын үед маш нэгт ингэж хамтарч ажиллаж бид нар цар тахлыг дагуулж гарахгүй бол одоо үйлдвэрлэгчид одоо аж ахуйн нэгжүүд нь төрөө муулаад төр нь аж ахуйн нэгжүүдээ одоо торгоол дарамтлаад ингээд дотор матер гээд ингээд байж болохгүй. Яг энэ цар тахлын үед бол бид нар эв нэгдэлтэй дээрээс нь бие биенийг бодитоор дэмжиж бид нар энэ цар тахлын хямралыг давж гарна. Бид ажил хийж байгаа, хөдөлмөр хийж байгаа иргэдэд хайрлах. Бид дотор тэдгээрийн эрүүл мэнд бол өөрөө их чухал. Тэгжээж одоо бид ажилчдаа бүтээлч байлгах чухал тийм ээ. Төрийн бодлоор дамжуулаад энэ банкуудын зээлийн хүүгийн одоо хөнгөлтийг үзүүлэх. За энэ зээлийн одоо Батлан даалтын сангаар дамжуулан бас тодорхой хувийн зээлийг одоо баялаг бүтээгч нартай илүү одоо хөнгөлттэй нөхцлөөр бас олох тал дээр бол энэ манай их хурлаас бас тодорхой бодлого явуулах нь зүйтэй гэж бол сайн харагдлаа. Зээлийн Батлан даалтын сангаас зээл хүссэн үйлдвэрлэгчид санхүүгийн бичиг баримтаа бүрдүүлж чаддгүйгээс банкны шалгуурыг хангадгүй гэлээ. За өнөөдрийн байдлаар Зээлийн Батлан даалтын сангаар дамжуулан 265 үйлдвэрлэгчид 56.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч зээлд хамрагдаж чаджээ. Өөрсдийнх нь бараа бүтээгдэхүүн нь бүрэн хангалттай эргэлтийн хөрөнгө нь байгаад ахад зүгээр л бага хүүтэй мөнгө гарч ирлээ. Энийг ер нь ашиглаад үзчихсэн гэсэн бас бодолтой хүмүүс баш их орж ирсэн. Эдгээрээс бол бид бол татгалзаж хариу өгч энийг нь бол үнэхээр зээлийн хэрэгцээ шаардлага хэрэгтэй хэсэгт нь бол шилжүүлэхийн тулд бол ажилласан. Баялаг бүтээгчид төрөөсөө олгодог бага хүдээ зээл авах хүсэлтэй байдаг ч хамрагдаж чаддгүйгээ уулзалтын үеэр хэлж байна. Мөн сүүлийн жилүүдэд ажиллах хүчний хомсдол үүсч жижиг дунд үйлдвэрүүдэд ажиллах хүсэлтэй залуус ховордох басныг тулгамдсан асуудлаа гэж баялаг бүтээгчид тодорхойлж байна. Одоо манай тулгарч байгаа асуудал бол энэ татварын асуудлууд байна. Ялангуяа нийгмийн даатгалтай холбоотой үр шир үүсэж байгаа нь бол дарамт болж байна. Барьцаатай байгууллагууд л ерөнхийдөө хвчлэн авлаа. Тэгээд жижиг дундууд бол бас нэлийн цөөхөн авлаа. Тэгээд томоохон жижиг дундаас дээш юм уу жижиг дундаас том компаниуд бол энэ дээр дийлэх зээл авсан харагдаж байна. Ажиллах хүчний дутмагшил их байна. Хүмүүс нөгөө ажил хийх сэтгэхгүй айгу бага байна. Энийг одоо ажиллах хүчнээ яаж илүү тогтоож авах вэ гэдэг талаар бас үйлдвэрлэгчтэйгээ хамтран санал солилцлоо. Та ямар нэгэн баялаг бүтээж байгаа бол тэрийг тодорхой хэмжээг нь бид нар яагаад тэр ажилчдынхаа нийгмийн даатгал таатгаар улс одоо янз бүрийн юмнууд өгөх гэж байдаг. Бид нар бэлэн мөнгө гаргах. Тэгвэл бидний бүтээж байгаа баялаг бүтээж байгаа юмнаас тодорхой хувь 10-20% та улсад өгмөр. Ажлын байрыг шинээр бий болгох гэхээс илүүтэйгээр бид нар ажлын байрыг хадгаж өвдөх тал дээр нэлээд ажил зохиож байгаа. Тэрэн дээр төр энэ одоо тушаал тогтоол шийдвэрээр биднэрт төхөө тийм шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэгээ энэ онд бол бид нар пластик центртэй түүхийн эдийн цуглуулж өгөх юм зорилго тавиад зүгээр битгий хай гэдэг нэртэй аян эхлүүлсэн баа. Бид нар хэдэн жил технологи босоожаад нэг пар үйлдвэрлэхэд одоо 100 айлын нэг ченж манахаас хавдалтаж аваад 90 дээр үнэгүй одоо 90 дээр үйлдвэрлээл давтаргүй оруулж 100 айл дээр давтаргүй зарчдаг. Яг адилхан парыг манай бүтээсэн парыг яг адилхан хийгээд давтаргүй оруулж ирээд манайхаас илүү хямдхан зарах боломжтой болох. Бидний хувьд бол асуудал байдаг ч гэсэн бас бидэнд бас өөрсдөнд нь асуудал бас нэлээд байдаг. Бизнесээ мэрэгжлийн болох хэрэгтэй, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Үндсэн хуулиа бол биднээс маш их сайн хэрэгжүүлээд ингээд нөгөө дагаад боловсруулалт хийгээд явж байхад зөвхөн зурчлалын тухай хуулиараа бид эдийгээ буцаагаад маш их дарамтлж ярьдаг. Цар тахлын энэ үед төр хувийн хвшил хамтарч ажиллах нь хүнд цаг үеийг хамтдаа давах гарц гэж баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос үзэж байна. Тиймээс баялаг бүтээгч өглөөний цай зангаагүй уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж баялаг бүтээгчдэд тулгамдж буй асуудлаараа санал солилцохоор болж байна.